Байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн За сайн байцгаана уу? Дахиад нэг бичлэгээрээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр юуны талаар бичлэг хийх вэ гэхээр миний өмнө хийжсэн бичлэгүүдээс арай өөр утга санаатай бичлэг байгаа. Тэгээд би YouTube дээрээ саяхан 1000 subscribe хүрсэн. За тэрэндээ зориулаад би удахгүй giveaway зарлах байгаа. За тэрнийг ярихаас өмнө би өөрийгөө танилцуулъя гэж бодоод одоо энэ бичлэгийг эхэлж байна. Тэгээд ер нь өмнө өөрийгөө YouTube дээрээ танилцуулж байгаагүй юм билээ. Тэгээд бас хүмүүсийн ирсэн асуултанд ерөнхийдөө хариу өгдөггүй. Тэгээд яг энэ бичлэгээр албан ёсоор яг үнэн боддоор хариулахаар шийдээд тэгээд энэ бичлэгээ эхэлж байна. За юуны түрүүн намайг миний жинхэнэ нэрийг Даяна гэдэг. Тэгээд би энэ жил 20 настай хятад улсад суралцдаг. Ирээд ерөнхийдөө 4 жил болж байна. Тэгээд одоо 2 дугаар курс 2 жил хэлний бэлтгэлд суусан. За ямар мэргэжлээр сурдаг вэ гэхээр би сэтгүүлч мэргэжлэр сурдаг. Ерөнхийдөө мэдээ бэлдэх, мэдээний алба гэсэн мэргэжлэр ерөнхийдөө суралцаж байна. Тэгээд хичээлийг бол хятад хэл дээр үздэг. 2016 онд 10 жилээ төгссөн Монтүрк гэдэг сургуулийг төгссөн. Одоогоор Эмпати гэдэг нэртэй болсон байлээ. За тэгээд 4 сарын 12-нд төрсөн хоньны орд. Тийм. За нэг иймэрхүү миний товч танилцуулга. Тэгээд би Instagram дээрээ question and answer тавиад тэгээд хүмүүсийг асуухыг хүссэн зүйлсээ асуугаарай гэж тавьсан байгаа. Хэд хоногийн өмнө тэгээд хүмүүсийн ирсэн асуултанд одоо хариулъя. За эцгийг 5-6-ад яаж бэлдсэн бэ гинэ? Ерөнхийдөө бол би эцгийг хэрхэн бэлдэх талаар өөрийнхөө зөвлөгөө бичлэгүүдийг ерөнхийдөө оруулсан байгаа шүү. Тэгэхээр миний YouTube чаналаар дахиад нэг ороод очлоод үзээрэй. Тэн дотор эцгийг яаж бэлдэх вэ? Эцгийг гэж юу вэ байгаа. Тэр бичлэгийг үзээрэй. За яаж хамгийн анх хятад ирсэн бэ гинэ? Шанхай зуучлалын төвөөр ирж исэн ихтлгүүр ард гэдэг Шанхайн төв гээд тэрнгээр би тэтгэлэг аваад Шанхайн далайн их сургуульд ирээд хэлний бэлтгэлийн 1 жил дүүргэсэн байгаа. За дуртай дуу гинэ. За Конрад Байфамын бүх дунд нь дуртай. Өөр дундад дуртай дуу байгаа ч гэсэн хамгийн дуртай нь бол ер нь тэр хамтлагийн бүх дунд нь дуртай. Энэ хамтлагчтай энд оруулж. За мар зантай өнд дургуу вэ гэж асуусан байна. Тэгэхээр мэдээж хэрэг яг тийм юм гэсэн яг юм тодорхойлт бол байхгүй ч гэсэндээ ерөнхийдөө бол худлаа хүмүүст ерөнхийдөө бол дурггүй. Жохон өөрийнхөө байж чаддгүй пялтах хүмүүст угаасаа дурггүй. За нэг иймэрхүү л зан чанартай хүмүүс дурггүй дээ. За дуртай кино гэсэн байна. Дуртай кино гэвэл Солонгос киногоос K-drama гэх юм бол Moon Lovers дуртай. Тэгээд харин тухай Америк ч юм уу тийм кино гэвэл La La Land-д бол дуртай. За ерөнхийдөө бол дандаа хайрын жоохон романтик жанрын кинонуудад дуртай. За ямар хувцлалтанд дуртай вэ гинэ? Ерөнхийдөө бол янз бүрийн хувцлалтанд дуртай. Гэхдээ хитрхи тод өнгийн юмд жоохон дурггүй. Тэгээд зүгээр юм сул юм өмсдөг. Тийм. За ямар зантай хүн таалагддаг вэ гинэ? Ерөнхийдөө бол түрүүний хэлсэн тэр дургуугийн яг эсрэг хүмүүс байхад ерөнхийдөө яг болчин зүгээр яг өөрийнхөө байдаг хүмүүс л дуртай ямар ч байсан болно. За гадаадад амьдрах хэрвээ гинэ? 3 hours later. Хятадд амьдрах ямар вэ гэхээр би ерөнхийдөө бол бодохдоо илүү амьдралыг хялбарлчилж өгсөн гэх юм уу? Айгуу тийм амьдрахад хялбарчилсан нэг юм формонд орчихсон ч гэх юм уу? Тийм болохоор амьдрахад амар хялбар амар тайван байдаг. Мэдээж хэрэг хоолны хувьд ярих юм бол Монголд амьдрмаар санагддаг. Гоё мах идрээдэл гоё амьдрах хүсдэг шүү дээ бас. Тэрнээс биш хоолноос босоод зүйлүүд нь ерөнхийдөө болж байна, таалагдж байгаа. За мейкап болон хоолны дэглэмийн талаар яриач гинэ. Миний өөр юм гинэ. За мейкап хийдэггүй, хийж чаддаггүй. Тэгээд ерөнхийдөө бол би нэг юм бодсон, надад нэг юм бодол байгаа. Тэрний үе гэхээр би яг их сургуулаа төгсчөөл ерөнхийдөө нүүр ам юу гэдгийг те гадаад үзмжиндээ санаа тавьж эхэлнэ. Одоохондоо яг санаа тавихгүй гэсэн юм шилтэй. Зүгээр яг
тэгсний дараагаар л би яг юм завтай болох гэдэг байгаа байхгүй юу. Одоо болохоор би яг өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож чинь тэгээд чи яг нүрэ будах цаг зав надаа хэд өнийх их олдоод байдгүй болохоор нүрэ буддаггүй одоогоор тийм нүрэ будаж чаддаггүй. За тэрнээс шиг төгснөхийн дараа суралцсанаа. За хоолны дэглэм гинэ. За хоолны дэглэм ерөнхийдөө бол барьж байсан гэж хэлэхэд баг болно. Гэхдээ одоо бол ерөөс ямар нэг юм мөрддгүү зүгээр орой ер нь мэдхгүй байхаг бол хичээдэг. Тэрнээс шим тийм миний дээр гэсэн юм байхгүй. Тэгээд бие хажинд хэрхэн анхаардаггүй гэж ерөнхийдөө хүмүүс асуусан. Тэгээд фитнес бол явж исэн. Тэгээд нэг их бол нөлөө байгаагүй. Гэхдээ яг туранхай би гоё бие гэхээс илүү эрүүл чирэг тэгээд ерөнхийдөө хөдөлгөөний дутагдaltaгүй байхыг илүүд үздэг болохоор тийм хоолны дэглэм миний тэрэг гэсэн юмнуудыг ер нь жоохон хойш тавьдаг. За тэгээд бас дахиад нэг зүйл анхааруулад хэлэхэд намайг яагаад хятадыг сурчлаад байгаа юм бэ? Тэгээд хятад энэ тэрэг айгуу доромжлсон комментууд ирсэн байлээ. Би ерөөсөө хятадыг сурчлаагүй. Тэгээд зүгээр хүмүүстэй хятад хэл сурах хэцүү гэсэн ойлголтыг нь ерөнхийдөө багасгахын тулд хятад хэлийг хүн болгон сурч чадна гэсэн ойлголттой болгохын тулд би яг ийм төрлийн бичлэгүүд хийж байгаа болохоос биш би заавал хятад хэл сураарэ. Тэгээ хятад руу ирээрээ гэж байгаа юм бол ерөөсөө биш шүү. Тийм болохоор манайхан зөвөр ойлгоорой. Ойлгож чадахгүй бол миний бичлэгийг битүү үзээрэй баярлалаа. За нэг иймэрхүү байна. За тэгээ миний YouTube-ийн доор комментэнд ирсэн асуултууд болохоор хідэн хэлтэй вэ гэсэн байсан. За би 5 хэлтэй. 5 хэллийнхаа за 5 хэлийг хэлээд өгчээ. За турк сургууль сурчсан болохоор турк хэлтэй, мэдээж хятад хэлтэй, хятад сурж байгаа учраас за англи хэлтэй, тэгээд казак хэлтэй, тэгээд монгол хэлтэй. За монгол хэлийг оруулахгүй бол ингээд 4 хэлтэй. Өөр гэх юм бол яагаад ютубер болох болсон шалтгаанаа нэрээ яриаггүй мэн. Тэгэхээр түрүүн сэтгүүлч мэргэжлээс сурдаг гэсэн нэ. Тэгээд ер нь багасаа бичлэг хийх хоббитэй байсан. Тэгээд одоо болохоор бичлэг янзлах хоббитэй. Тэгээд хүнд ингээд мэдээлэл хүргэх ер нь хоббитэй гэж хэлж болно. Тэгээд бичлэг хийгээ дараа нь бичлэгээ үзээ тэрийг янзлснаа ингээд харахаар амар гой санагддаг ерөнхийдөө бол тэгээд бичлэг хийх анх одоо тийм яг суурийг тавьж гисэн гэх юм уу яг бичлэг ютубер болох шалтгааны суурийг гэх юм уу. Тэгээд 2017 оны 9 сар 10 сард би нэг 2 влог хийгээд бол тавьж исэн YouTube дээр. Гэхдээ тэр үед ерөөсөө надад миний юм чанарын тал дээр таалагдаг учраас ерөнхийдөө одоо тэр үедээ хийж чадаагүй. Нэг товч танилцуулга бол нэг иймэрхүү байна. Тэгээд миний бичлэг үзэн маш их баярлаа. Тэгээд нэрээ миний giveaway хаана зарлагдах вэ гэхээр миний онлайн шоп одоо энд гарч ирж байна. Та нар миний онлайн шопыг заавал фоллоу хийгээрэй. Тэрнтэй хамт байгаарай. Миний онлайн шоп дээр удахгүй giveaway зарлагдана. За миний Instagram story-нуудаа бас хамт байж байгаарай. Тэгээд энэ хоёрыг заавал фоллоу хийх хэрэгтэй шүү. Тэгжээж giveaway-д оролцсон. Энэ удаад би 1000 subscribe хүрсэн учраас яг өөрөөсөө гаргаж буу маш том тим ерөнхийдөө giveaway зарлж байгаа учраас та нар оролцох хүсвэл заавал фоллоу хийсэн байгаарай. Тэгээд миний бичлэг үзэн маш их баярлаа. Тэгээд subscribe хийгээрэй. Лайк дараарай, коммент хийрэй. Тэгээд баяртай.